Сайн байцгаана уу? Залаарч зургийн байгууллагын маш хүссэн байна. Өнөөдөр 3-6 насны хүүхдүүдийн зургаар хичээл эхэллээ. Өнөөдрийн хичээлээр болохоор бүгдээрээ шаршууны бүлийг зурх болно. Шаршууг монголчууд эртээр үеэсээ бэлэгдэж ирсэн байгаа. Айл гэрийн энергийг хамгаалдаг, айл гэрийн муу зүйлээс холдуулдаг гэж үзэн. Тэгж учраас өнөөдөр бүгдээрээ шаршууны бүлийг зуран айл өөрсдийнхөө гэрээг муу нэрээс хамгаалцгаая. Тэгэхээр бүгдээрээ хамгийн түрүү цаасныхаа голыг олох болно. Гэхдээ үүнийгээ хоёр тийшээ тэгшээдээ модны хүчрүүдэд зурх болно. Одоо бүгдээрээ 3 төсөөлөлтөй гоё өнөг хөдөлгөөнтэй мод зурцгаая. Энд маш шашуумаа суун гэж бодоод бүгдээрээ хүчрөө том зурнаа. Энэ талтаас мөн ядал хүчрүүдэд зурцгаая. Ийм орон хэлбэртэй байвал дараа нь бүгдээрээ бодоход зурганд маань гоё зохиомжтой харагдах болно. За энэ талынхаа мөршгийг ч гэсэн зузааныг энэ бүгдээрээ хийгээд өгцгөөе. За нэрээ дахиад нэг мөчнө. За модны хавталт ингээд нийлүүлж. Одоо бүгдээрээ энэ нь А, Б өөрийгөө зурх болно. Шаршуун гэвэл. За гэхдээ 3 шаршууныхаа ихээр толгойг зурнаа. Шаршууны толгой. Ээжийг нь арай илүү зөөрөн толгойтой зуръя. За хамгийн түрүүд одоо ингээд толгойг зурсан хайна бүгдээрээ чихийг зурцгаая. Чих нь муур шиг гэрнээ арай жоохон юм тогшоогоо зөөн хэлбэртэй байгаа шүү. За ээж шаршууны чихийг нь арай жоохон гадагшина. Одоо ингээд бүгдээрээ биеийг зурсах болно. Ингээд муу ядал доошогоо зөөн дүрс зураад биеийг хийх болно. Шаршууны маань далавч байгаа. Харин жоохон дотгошин хэмснэглээ. Шаршуун маань хоорондоо бага зэргийн ялгаатайгаар хөдөлгөөнүүд дүрсүүдийг нь хийх юм бол зурмаа сонирхолтой болох болно. За одоо доошоогоо бүгдээрээ сүүлийг нь хийе. Мэдээж шаршуун маань доороос бүчгнөөсөө барьсан байгаа. Хөлийг нь зурнаа. За одоо бүгдээрээ тийг нь зурцгаая. Шувууны маань нүд маань том буурын хийгээдгээр нь тэр мэдэн шүү дээ. Одоо бүгдээрээ ээж шаршууныхаа нүдийг зурцгаая. Дэг гэдгийг нь тодтгон нүднийх нь эргэн тойрон цэцгийн хэлбэртэй зурцгаая. Гэт бүгдээрээ нүрийг нь зурж боллоо. Одоо цээж хэсгийнх нь үүдсүүдийг нь зохиомжлон зурцгаая. Аавынхын цээжинд нь гурвалжин дүрс үсгэе. Ээжийнх нь цээжинд нь дөрвөлжин дүрс үсгээд бүгдээрээ хинээрээ ураагаад ингэснээрээ бутахад бас их гоё болно. За харин хүүхдийнх нь цээжинд нь ингээд бутчих. Одоо бүгдээрээ нүдэнд нь гэрэл ойлгоно гэж бодоод цагаанаар үлдэх хэсгээ бүр ихэрлөө бэлдээе. Ингэснээрээ дараа нь нүднийх нь гэрлийг мартахгүйгээр зурах боломжтой болно. Шаршууных нь толгойд нь нэмэлт бага зэрэг дүрс зурж өгнө. За эргэн тойронд нь бүгдээрээ төрөл бүрийн буурын хий дүрсийг цэцэг шиг харагдахаар зурж цаасаа хөлд нь дүүргэж өгөх байгаа. Барин буурын маань гинээсээ өшөө том хэлбэртэй. Айл болох тараас хийгээд энэ тэнд нь зурнаа.
Ингээд бидний зургийн маань хар зураг маань бэлэн боллоо. Одоо бүгдээрээ буцацгаая. Бидний тийм өнгийн пластмаструуд байна. Одоо эндээсээ 3 өнгө сонгоод авч хүүхдийнхаа гаднах хүрийг нь будах болно. Ингэхдээ багш нь болохоор өнгөлгийг нь бодоод энэ 3 өнгөийг сонголоо. За ааваас нь эхлээд бүгдээрээ хүрээлцгээе. Айл болох гараас алахгүйгээр үргэлжилсэн дүрсээр бүгдээрээ хүрээлэх болно. Хүрээлэхдээ анзаарах юм бол хошуу нүд хоёрыг нь үлдээх байгаа шүү. Хээг нь мөн хүрээлэх болно. Үлдээг нь гурвалжин хэлбэртэйгээр зураад үлдээ. Ээжийнхэн хөлийг нь зурхаа марцсан байна. Одоо бүгднгийнх нь ингээд сүүлээ хүрээлэг байгааз энийг болохоор модоо хүрээлж дуусныхаа дараа ардуур нь зурх байгаа шүү. Модоо бүгдээрээ улбар шар өнгөөрөө хүрээлье. За хөлнийхэн доогуур орж ирээд мөчгөн дээр суусан байгаа юм хэлтгэн. За одоо нөгөө талынх нь айл болох гараа чөлөөтэй гүйлгээд зураасаа таслахгүйгээр зурцгаая. Нэгэнд мөчрөө зурцсан байгаа учраас одоо арталт нь сүүлийг нь ингээд мөчрөө үлдээгээд ар хэсэгт нь. Одоо бүгдээрээ нүдийг нь хошууг нь үлдээсэн байгаа шүү дээ. Энийг нүдийг нь болохоор хар өнгөөр хүрээлнэ. Ингэхдээ мөн дотор талд нь үлдээсэн цагаан бөөнхий дүрсүүдээ ч хүрээлж үлдээнэ. Хошуунуудыг нь болохоор улбар шар өнгөөрөө хүрээлээд үлдээнэ. Хүрээлэг үлдсэн шугам байгаа хэсгийг бүгдээрээ дахин нэг нягтлаад тэгээд пластмастраар зурах хэсэг маань ингээд дуусж байгаа. За одоо бүгдээрээ тосон харандаагаараа буцацгаая. Өнгийн тосон харандаа маань ийм олон үнийн сонголттой байгаа. Тийм болохоор 6 айл болох өнгөлгөө бүгдээрээ гоё буцацгаана. Багш нь өөрийнхөө хөлбөөр холбоотыг та бүхэн багшийнхаа хөлбөрийг хараад санаа аван өөрсдөө хороо болоорой. Пластмастраар хүрээ гаргацсан байгаа учраас татгшин буутахад тосон харандаагаар маань маш цэвэрхэн харагдаж байгааз тийм болохоор бүгдээрээ хичээгээд ям байлаад талбайгаа дүүгэж буцацгаая. Цээж хэсэг, нүдний хэсэг, далавч хэсгийг нь өөр өнгөөр ялгаж буцснаар маш гоё цоглог харагдах болно. Тэгээд хүрээг нь будаа дараа нь дотор талхийг нь дүүргэх маягаар буутна. За энэ өнгөөрөө яг энэ голынхаа хэсгийг буцаж. Харин цээж хэсэгт нь арай жоохон өөр өнгө өгцгөө. Бид нэр улбар шар өнгө барьсан дээрээ хошууг нь мөн бодгуулна. Бид нэр ингээд пластмастраараа ингээд хүрээлцсэн учраас хоорондоо ингээд өнгө маань яг ингээд холдохгүйгээр маш гоё хүрээ үүсгэн дүрс үүсгэж бодож байгаа юм тийм. Тийм болохоор энэ пластмастрын хүрээг нь маш сайн янбай хийсэн тохиолдолд ийм болж байгаа. Одоо харин нүдийг нь үлдээгээд бүх нүднүүдийн хамгийн сүүлд нь зурх учраас дараагийнхаа
шаршуу руу будаж эхэлцгээе. Мөн түрүүний аавынхан ингэж нүдний хэсэг, далавч хэсэг эдгээр нь өөр өнгөтэй байгаа шиг өөр өнгөөр будна. Багш нь хэмэдээд нүдийг нь болохоор шар өнгөөр будъя гэж шийдлээ. Жижигхэн талбай будж байгаа учраас маш нямбай хянамгай будах хэрэгтэй. Эхлээд бүгдээрээ ийм цайвар өнгөө будснаар дараа нь баруун өнгөтэйгөө холилдож цайвар өнгө маань халтардахгүй тулд эхэлж будж байгаа шүү. Тийм болохоор л хар нүдийг нь хамгийн сүүлд нь хийж байгаа. Энд байгаа хушууг нь улбар шараар хийгээд мөн хүүгийнх нь улбар шар өнгийг нь оруулж өгцгөөе. Магадгүй ягаан өнгө гоё зохицох. Хэрвээ хүү шаршууны хувьд биений улбар шар өнгөтэй учраас хошууг нь арай өөр өнгөөр ялгаж болно. Гэхдээ бүгдээрээ арай цайвар шар өнгийг сонгоцгоё. Энэ шар өнгнөөс мөн цээж хэсэгт нь будж өгнө. Улбар шар өнгөтэй зохицдог өөр өнгө гэх юм бол цайвар цэнхэр өнгө маань их сайхан харагдах болно. Хэрвээ хүүхдүүдэд санаж ивэл бидний эхний хичээлдээр заасан эсрэг өнгөнүүд маань байгаа шүү. Улбар шар цэнхэр өнгө маань. Одоо бүгдээрээ мөчрөө буцацгаана. Гэхдээ зөвхөн нэг өнгөөр будах биш, үзүүр хэсэг рүү нь өшөө цайруулад гол хэсэг рүү илүү бараан байхаар бодож улбар шар ба бор өнгийг сонголоо. За эхлээд бүгдээрээ үзүүр хэсгээс нь эхлээд 10 хэлбэрийг нь улбар шараар буцацгаая. Аажмаар. Окей. Буцацгаад энэ хэсэгтээ бараг байх гэж буцацгаая. Мөн адил энэ өчрөө хэсгийг бүрэн будах маань чухал шүү. За ишээ уусаад одоо харин бор өнгө ашиглан гол хэсгээс нь эхэлж будна. Дотроос нь гадагшаа ус хэлбэртэйгээр будахын тулд эхлээд гол хэсгийг маш сайн нягт цагаан хэсэг үлдээлгүйгээр будаад гадна тийш нь ингэж багаар улбар шар дээрээ давхарласнаар тасаа харандаа маань хорондоо ус болно. Хүүхдүүдийн анхааруулахад 2-оос дээш тосон будгийн харандаа маань тэгтлээ сайн өнгөнд холилддог байгаа шүү. Тийм учраас 2 өнгө л холиход хамгийн тохиромжтой. Нэг мөчрөө будад дууссан учраас шаршуудынхаа сүүлийг нь өнгөөр буцацгаая. Лөө цайвар сүлтэй. Одоо шаршуудынхаа зургийг дуусгахын тулд нүдийг нь хар өнгөөр будах болно. Гэхдээ нүдээс нь хоёр хөөрхийгөө цагаан чигээр нь үлдээхийн тулд гадна талаар нь хүрээж будах байгаа шүү хүүхдүүдээ. Шаршууд маань дуслаа. Харин үлдсэн энэ цагаан тал байгаа дүргийн тулд одоо энэ зурсан бүрийнхээ дүрсүүдээ дотор талд нь өнгөөр будах болно. Ингэхдээ шаршуун дээр ашигласан өнгөнүүдээ түлхүү ашиглах юм бол зураг маань нөлөөхүүдээ зохиомжтой гоё харагдах болно шүү.
Гэт өнгөнгийн бүрэн хэд үрсийг зохиомжлон зурганд ашигласан байгаа. Одоо харин ард нь байгаа энэ цагаан хэсэгт нь болохоор навч зурх болно. Бидний модны навч ингэлдээ хоёр төрлийн ногооныг ашиглацгаая. Энэ навчийг хүүхдүүд та бүхэн дуртай хэсэгтээ байрлуулаарай. Гэхдээ мэдээж хэрэг модны навч учраас мөчөртэйгээ ойрхон байна. Зурганда маш олон бүрэн хэд үрс ашигласан болохоор аль болох гурвалжин энэ дүрсийг ашиглах юм бол зурганд маань бас нэгэн шинэ өнгө төр болж болно. Бид өнөөдрийн зураг зур дуусглаа. Өнөөдрийн шар шугам гэр бүл маань та бүхэнд таалагдсан гэж найдаж байна. Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ өнгөний зохиомж, дүрсийн зохиомжтойгоор шар шугам сурлаа. Тэгэхээр баяртай та бүхэн гэрээ энэ сайхан зургаараа чимээрэй.